Монгол Улсын засгийн газрын 2011 оны 339 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дахь 7 хоногийн пүрэв гарагт гамшигын аюулын зарлан мэдээллийн дуу тохио орон даяар дуурдаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр 3 дугаар сарын 26-ны 16 цагт аймгийн хэмжээнд дуу тохио дуурч бэлэн байдлын дадлага сургалт явагдлаа. Дадлага сургалт аймгийн хэмжээнд 104 байршилд иргэд аж ахуй нэгж төрийн байгууллагын алба хаагчид заавар зөвлөмжийн дагуу аюулгүй талбайд гарч дадлага сургаалдаа идэвхтэй оролцлоо. Мөн энэ үеэр камерын хяналтын дэд төвийн хяналтын камеруудаар хяналтыг давхар хийлээ. Одоо аж ахуй яам засаг даргын тамирын газрын байрнаас нийтдээ 99 хүн гарахаас 90 хүн гарлаа. Ер нь бол 90% та албаагч тулна ажилчид тухайн байрнаас аюулгүй өмчтэй гарч нүүлгэн шилжлийн төлгөөнд авах ажиллаа. Манай Монгол улс тэр тусмаа Тархуу уулын аймаг бол газар хөдлөлтөд 6-7 баалан бүрт хамгаалагддаг ийм бүс нутаг байгаа. Яагаад одоо газар хөдлөлтөд ингээд дадлага сургалтыг хийгээд байгаа гэхээр бол энэ нь газар хөдлөлтөд өсөж байгаа холбоотой иргэд ажилчид иргэд орон байрнаас юм уу одоо тухайн объектоос аюулгүй гарах нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөнийхөө дагуу зохион байгуулад гарах аюулгүй хүмүүс гаргах зорилготой хувийн аюулгүй байдал дээрээс нь бие биендээ туслах ийм л зарчимд байгаа явуулж байгаа ажиллага. Энэ ажиллах үеэр Тархуу аймаг маань 2025 онд теле хяналтын камерын дэд төвийг байгуулсан байж байгаа. Зарлан мэдээллийн үеэр энэ дэд төв дээрээсээ хяналтын камерын нэгдсэн системээр бодит одоо нөгөө аж ахуй нэгжүүд иргэд гамшийн тохиогоор яаж ажиллаж байгаа талаар бодит нөхцөл байдлыг хяналтын камерын дэд төв дээрээсээ харан нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж улсын хэмжээнд тэр дундаа манай бус нутагт өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ бол бид гамшигаас хамгаалах мэдлэгээ дэвшүүлж байнгын бэлэн байдлаа хангах зайлшгүй шаардлагатай байгааг сануулж буй хэрэг юм. Энэхүү байгалийн давагдшгүй хүчин зүйлийн өмнө бид мэдлэгтэй, бэлтгэлтэй байх нь хохирлыг хамгийн багаар давах цорын ганц арга юм.